Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд шинэ оны мэнд төргий. Шинэ он айлчлан ирэхэд ердөө нэгэн хоног үлдээд байна. За ингээд TV5 телевизийн шинэ он руу хамтдаа баярын нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт Монгол улсын гавьяач жүжигчин Ариун болд буюу Бой ах мань хүрэлцэн ирээд байна. За шинэ оны мэнд төргий. За шинэ оны мэнд. Шинэ оны мэнд. За уран бүтээл өндөр байна уу? Хөтөлгөө их байна уу? Одоо шинэ жил чинь тэгээд та уран бүтээлч та хэд маань бол одоо шинэ жилийн хөтөлгөө ихтэй байдаг шаардлагатай. Одоо тий ямар ч байсан шинэ жил өөрөө хамт олонны юм нэгдлийн баяр учраас бид нар чи энэ баярт оролцох дуртай. Тэгээд яг намайг хөтлөөч гэдэг одоо олон жил одоо театрууд компаниудыг хөтөлж байна. За төрийн бус байгууллагуудын сүлд модны наадам хөтөллөө. Тэгээ сайхан байна. Тэгээ одоо ер нь бол ийм сайхан баяр болоход монголчууд ер нь шинэ жилд их дуртай шүү дээ, тий. Гой хувцас өмсөж гэртээ сүлд модоо тайлж Улаанбаатар хотын өнгө төрхөө өөрчлөгдөж хүмүүсийн нүүрэнд гэж яахан ч гэсэн инээмсэгэл тодорж байгаа энэ баярыг бас хамтдаа хуваалцаж сайхан ажиллалаа. Тэгээд өнөөдрөөр тасалбар баг болж байгаа шиг байна. Одоо гэр бүлтэй гэр орондоо цаг гаргах тэд нартайгаа хамт шинэ оноо ухтгаад ганцхан хоног үлчээд байна шүү дээ. Таныг бол нөгөө Ариун болд гэхээр ингээд Ариун болд нэртэй уран бүтээлч хүмүүс зөндөө байна. Ариун болд гэдэг Боё гэхээр их хүмүүс их сайн мэдээд дээ. Таныг юу яга Боё гэдэг болсон. Хизээс тэгээд Боёнууд бас их байд юм бэлээ. Над руу одоо Боё бодроо модроо гэж эмхтэн хүмүүс зөндөө байдэн шүү дээ найз нөхдөөд. Гэхдээ манай имээ надад Боё гэж өгцөл Боги гэж байгаа л Боё болоод явцсан юм шиг байгаа. Тэгээ манай имэйл надад энэ нэрийг өгсөн гэж байгаа. Тэгээд баг багын л нам хүмүүс Боё. Ер нь энэ нэрэндээ их тасцсан бэ. Ариун болдоо гэдэг дуудахаар нэг тийм жоо хөндөй нэг сонин санагдаад байдаг байхгүй. Боё гэдэг дуудахаар тийм их тотон санагддаг. Тэгээ манай гэрийнхэн бол бүгдээрээ л Боё гэдэг. Эргэн тойрны ойр дотны найз нь Боё миний найз Боё миний өгшөө гэж андууд дууддаг тий. Тэгээ би Боё гэдэг нэрэндээ хоёрт намайг олон түмний одоо танил болоход тий уран бүтээлээ хийхэд миний богино нэр надад их том гүүр болсон юм болов уу гэж боддөө шүү дээ. Жүжигчин Боё гэл одоо гэл хүүхдүүд хүртэл жоохон нэрч Боё гэж чацсан юм шиг надад нэгдүгээр ангийнхан чиг Боё гэж яг л чацсан юм шиг ханддаг. Тэгээ тийм ойрхон болгосон нэр бол Боё. Тэгээ би энэ нэрэндээ бол айлтай. Та тэр эмээ надын нэрийг өгсөн гэд та ер нь эмээтэйг өссөн юм уу? Ер нь эмээгийн дүрийг та бол бүр туртал хийдэг шүү дээ. Би бол эмээгийнхээ өвөрт өссөн шүү дээ. Ээж аав хоёр маань одоо баг дүүг аавал ер нь айлын дүүтэй юм уу ах нар эгч нар жоохон хаяанаас олдуулчихдээ шүү дээ. Жоохон дүүг ээж аав хоёр дундаа гэл унтна. Би бол эмээгийнхээ өвөрт унтсан. Эмээгтэйгээ хоёлаа би 18 19 нас хүртэл эмээгийнхээ өвөрт унтсан шүү дээ. Эхлээд эмээгийнхээ ард талд нь эмээг Монгол гэрт амьдарч байсан. Эмээг хаяанаас сийгээд идэг эмээгийнхээ ард нуруугийн дулаацуулж унтчихсан. Эмээгийнхээ ард. Эхлээд эмээдээ эрхэлж унтсан. Дараа нь эмээгийнхээ нурууг хаяанаас сийгээд харан дулаацуулж унтсан. Дараа нь эмээг орноос нь унахчихгүй шиг нөмрөлж, тэрвэрж эмээгийнхээ хажууд өшиг болж унтж 19 хүрсэн те. Тэгээ ангийнхан маань эмээтэйгээ унтдаг шоолно гэд өглөө хүүхдүүд манай гэрээр орж ирээд Боё хичээлдээ явъя гэхэд би өглөө 6:30 40 гэж босоод газар гуд саяад худлаа юм нүрээ гівтчихдэг байсан. Эмээгийнхээ үрд унтчихдаг шоолох байх гээд тэгээд заримдаа эмээгийнхээ ард унтчихэл найзууд хараад эмээтэйгээ унтдаг гэл шоолоод хөгждөг л байсан. Тэгээ би эмээгийнхээ ард унтдаг байсан. Тэгээд ер нь эмээтэйгээ хамт цаг хугацааг өнгөрөөж эмээ маань ном судраа барьж Монгол гэрээ тойрж явж байхад аянгатаа бороотой өдөрч байсан эмээтэйгээ хамт судраа бариад явахад би хөлнөөс нь бариа дийлийнхэн булангаас хормоноос нь хормоодод эмээтэйгээ хамт гэрээ 3 оролдог байсан. Хүүхд байхасаа тийм. Тэгээ эмээ намайг тийм 2 3 тагаас эхлээл эмээтэйгээ хамт гэрээ тойрол хоёул манай эмээ чинь судраа бариад гэрээ тойрол ном уншдаг байсан өвөө эмээр. Тэгэл тэр хоёрыг дагаал. Одоо ингээ хүний дайтай явж байгаас тэр их буйны тэр их ном судраа эмээ өвөөгөө дагж явсны хэрэг байдгийн одоо тус болдгийн бол удаа л гэж боддоо шүү дээ олонтой яваагийн. Тэг яг таны уран бүтээлч талаас нь харахаар яг тэр эмээгийн тухай ингээд богино дөрүүд нь шүү дээ. Тэр хүмүүст их хүрсэн байд юм байна лээ. Тэгэхээр бас ялчгүй ингээд та өөрөө нэг эмээтэйгээ ингэж өссөн учраас тэр дүрийг магадгүй хүнийхээ бүтээхэд идэв амар ч юм уу илүү тий хүнд хүрддэг л байх л да. Эмээгийн найз нар их манахаар орж ирдэг байсан байхгүй юу? За. Эмээгийн найз нар их орж би ч өөрөө их тийм ажигламтгай. Тэгээ хүүхд байхын энд юм тогтоодог аав маань бас баг бахыг хөгжөөцсөн намайг за миний хөө хаана ямар нэр байна хэдэн номерын машин хаана явж ин хийлгээл тэгэл аав маань их хөгжүүлдэг байсан. Тэгээ би нөгөө эмээтэйгээ байцгаа эмээгийн найз нар их дөөрэж үзүүлнэ.
Танаа тэр имээ ингэж орж ирсэн. Өвөөгийн тэр найз ингэж орж ирсэн ингээл тэгээ нэг орон дээрээ гараад эсвэл хоймортой имээ өвөөрийг баахан инээлгэн. Тэгэл тэр хоёр чинь хараад яг шүү яг гэл инээгээд тэгэл нөгөө багаас эмээгийн найз нарыг тэгэл одоо тэгээд уран бүтээл дээр гараад эмээтэй ямар нэгэн номерыгаар манай уран бүтээлч намайг хөгжөөгөл боёха таал энэ имээг хүргэнэ гэл. миний мохит бүгдээрээ ирээ шивтээ. Ээж хаагур яваад ирж байгаа Хаагур явах чинь хороо орчоод ирлээ нэг амьд сэрүүнэ харагдахгүй бас халамжийн юмнаас дутчих гадах юм зовлонтой. Ой. Тэгэл бодож байгаа л за тэр имэж нэг тийм байсан. Тэр өвөө нэг тийм байсан. Тэгэл тэдрээс ингээд жишээлбэл настай манай ив гөгшөөж өөр алга их дээшээ харуулж гараас суусан ч алгаа дээшээ харуулна, юм ярьсан ч алга дээшээ дандаа хүнээс юм авч яадаг. Ерөн л бол алга дээшээ тийм хүн байсан. Өгшүүний алга их дээшээ байд юм их доошоо дарддаг юм байна гэл. Тэгэл ингээл деталуудыг ажиллаж анзаарах тийм ээ. Тэгээд доошоо харж явдаг. Доошоо харж явдаг юм бас хайж явдаг тий. Юм таяг маягаараа заавал үзэж харж яадаг. Дээшээ хараа яваад байдгүй тий гэл. Тэгээд судалгааны үндсэн дээр ингээд тэгээд дээлийн өнгө нөгөө настай хүн чинь зүс алдаад ирэхээр хүүхдүүд нь гэгээтэй болох нь тот өнгийн дээлүүд их өмсгдөг юм байна. Айл болох царай дарсан дээл хүүхдүүд нь өмсгдөг юм байна ижидээ. Баяр наадмаар айл том хөгшин хүн бол их тийм жижиг хээтэй дээл өмсдөг юм байна. Том хээтэй дээл өмсдөг юм байна. Турж ицээ дээлэн дараад идэг учраас би хаатаа юм өмсөхийг хүсдэг юм байна гэл. Ингээд судалгаануудаа хийж байгаа л олон ээжүүдийн дүрийг бүтээсэн. Тэг ямар сайн даа нөгөө Монголын ахмадын холбооноос тэргүүндээд хүндэт медаль олгосон шүү дээ. Оо бүр тийм ээ. Мянган ээж соёлын төвөргөнд өглөө намайг дуудаад очив ч мянган ээж суудсан. Тэгээ Монголын ахмадын холбоо тэр үед нөгөө баас мас их байсан. Тэгээ намайг тайзан дээр гаргаж ирээд тэгээд үр хүүхдтэй хэлье гэж бодож ирсэн тэнгэр дэвссэн. Өнөөдөр бас хэлж ярьж явж байгаа ээж нарын үгийг, эмээ нарын үгийг эх орноо хайрлах, гэр бүлээ хайрлах, хүнийг хайрлах энэ ухааныг бас тайзан дээрээс ингээд хөгжилтөө мөртлөө бас нулимстайгаар харуулж чадж байгаа боёодоо ингээд хүндэт медалаа гардуулж байна гэд надад тэр одоо баруун миний гавьяаттай энэ зэрэгцсэн надад тэр хүндэт тийм байна гоё шарилт байдаг шүү дээ. Тэр олон эмээнэр чи ингээд амар гоё ингээд бүгд бараг би бод мянгаад ээж Монгол дээл өмссөн сууж байгаа цагаан сарын өмнө. Тэр яг юм цуны цэцэг шиг гоёлгон. Тэгээд бүгд алгадаж бас дунд нь ганц хоёр эмээ шүгэлдээд идэ. Бас төрөхгүй эмээнэр байгаа. Шүгэлдэж бүгд би таны эмээгийн дөрүүд яалчгүй бас хүмүүсийн сэтгэлд хүрсэн. Тэгээд эмээ чинь хүн болгоны хамгийн ойр юм чинь тийм ээ. Эмээгүүгээр одоо хүн болгон төсөөлшгүй. Эмээгийн авдранд бол бүх эрдэнэ байгаа шүү дээ. Тий. Бүх эрдэнэ байгаа. Тий. Бүх буйнаа бас гартаа авах гэж. Та сая түрүү нэг аав гэд нэг хальт ирчтэй. Таны аав бол намсраач юу гэж. Тэгээд хүмүүс тэр би чамд хайртай киног мэдэн шүү дээ. Би чамд хайртай киноны цагаан хоолой бариад те. Тэгээд нөө хэнийг баяраа дэлгэр идрээ тэр хүн чинь яг таны аав юм биш үү? Хорооны дарга. Манай авч олон киноны эпизод 2 дугаар дүр бас ганц хоёр киноны гол дүр тоглосон. Хөвсний нуур хөлгүү кинонд тоглосон гол дүр. За хил дээр киноны Гяван Баатар тоглосон шүү дээ. Монгол улсын Баатар. Оо нөгөө Гяван тий байтаг өгдөө. Тэгээ аав маань олон кинонд тоглож байсан. Моторын дуу. Тэгээд яг манай авч урлагийн гавь зүтгэлтэн гэдэг эрхэм цолыг бол хүртсэн. Тэгээ би бол ааваас өмнө хүртсэндээ бас ааваас иччил байсан. Манай аавын хийсэн ажилласан бүтээл бол Монгол кино гиндунгаас ажил авч байсан. Вангангаатай ажиллаж байсан. Тийм хүнс манай авч одоо хуучуудын томчуудтай чимд сургууль тэр хүмүүстэй ажиллаж байсан. Ингээд аав маань 60 гаруй жил бараг 60 хэдэн жил Монголын тайз дэлгэц киноны урлагт ажилласан. Тэгэхэд би нэг хэдхэн жил ажиллаж байгаа л бас Монгол улсаас гавьят гэдэг эрхэм цолыг авч байсан. Тэгээ би ааваасаа орж 12 онд шүү. Тэгээ би аав одоо би хүн ингээд гавьят гэдэг сайхан цол хүртэж байна. Яах вэ ааваа гэж ааваасаа тэгсэн чинь аав зүгээр миний төрийн таалал, тэнгэрийн таалал, түмний таалал нийцчихэж авдаг юм да. Тэгээд төр чамайг таалсан юм байна. Төмөн олон таалж байгаа юм байна. Тэгээд тэнгэрийн зураг юм байжээ миний хүү. Тэгээд одоо ахварт аав гэл. Тэгээ би одоо ааваасаа тэр үгийг сонсоод тэр аавтайгаа ааваасаа зөвлөгөө авдаг байсан л та. Тэгээ аав маань дараа нь 19 онд бас Монгол улсын урлагийн гавь зүтгэлтэн гэдэг цол хүртэж байсан. Тэгээд одоо аав маань тэнгэр дэвссэн. Гэхдээ ямар ч аавыгаа нэг амт цэрүүн багт нь аавыгаа нэг баярлуулж аавынхаа нэр овгийг бас нэг сайхан юм дээр бичүүлсэн те. Ер нь хүн бол ер нь аавыгаа амт цэрүүн байхад ээжигээ бас амт цэрүүн байхад нэрийн нэг сайхан юм дээр зарлиг дээр ч юм уу сайхан зүйлийг урд бичүүлж тэрний хүү тгий сайн явна гэж дуудуулах хэрэгтэй юм шиг байна. Тэгээ нэг тийм үг өгдөн шүү дээ.
аавыгаа бүтэн нэртэй, ээжигээ бүтэн нэртэй явуулсан хүн зүгээр аав ээжийнхээ ачийг хариулсан гэж хэлж болохоор шүү гэж хүүхдүүдэд хэлдэг. Тэгэхээр эн чинь бас цаг тооллын хувьд урт хугацаа байна л да. Бүтэн нэртэй авч явна гэдэг бол бас бүтэн нэртэй явуулна гэдэг чинь нэг оройны биш, нэг насны ажил байхгүй. Тэгэхээр бас залуучуудаа дүүнэрийгээ бас ингэж сайхан яваарай л гэж хүсдэг шүү дээ. Тэгээд бид нар ч мэдээж амьдрал 70 оноо байлгүй яг төгс байгаад бол одоо бурхан болчихно шүү дээ, тий. Гэтэ ямар ч байсан бас алдлаа гэж бодохгүй сургамж авч сургамж гэж бодчихл үргэлжилж өөрийгөө дайчилж сайхан аав ээжийнхээ нэрийг бүтэн авч яваарай л гэж дүүнэртэй хэлээд 26 он бол мэдээж сайхан он гарах байхаа гэж бодож байна. За ингээд хоёлаа чи эмээ ярьлаа, аав ярьлаа. Одоо уран бүтээл ярина. Гоёх чинь бас шаггүй яран яригч юм л шүү дээ. Баг та болорцомд оруул гэж утсан. Таны дууны шүлэг бас их гоё тий. Киноныхоо дуунууд нэлийн хийсэн. Сүүл тэр Жавхлангийн нэг Монголдо ирээрээ гээд. Ямар гоё дуу вэ тэр. Тэр гадаадд байгаа одоо тэр ажиллаж амьдарч байгаа тэр монголчуудыг үнэхээр огшоосон дуу байлээ. Би Солонгост очиод явж исэн чинь нэг Монгол одоо ми таньдаг хүн бид нарыг аваад явлаа. Тэгээд энэ чанаас цаашаа тавьсан чинь тэр дууг тавьдаг байхгүй. Гэсэн чинь ямар гоё дуу анх би сонсож байгаа юм л нэлээд хэдэн жил юм. Гэсэн чинь энэ боо гавьяатай шүлгэн билээ шүү дээ гэдэг байхгүй. Монголдо ирцгээ гэдэг нэг дууны үг бичсэн. Энэ сайхан дуугаас дүүдээ. За ямар гоё юм бэ? Энэ дууг Монгол түмэнд хүрэх хүн бол Жавхлан дүгээл гэж бодож тэгээд дүүгээ одоо кантур хийцэн байгаа. Тэгээд дүүдээ энэ дуугаа бэлгэлж байна. Би яг зүгээр хаяа ингээд жоо бичдэг. Бичдэг үний хажууд бол бичдэг гэхгүй. Тэгээ өөрөө жоо амраагаад хаяа нэг гоё юм бичмээр суугаад ажлын ширээнийхээ гэртээ ч юм уу сайхан юм бичмээр гинт ингээл бодогдсон шүү дээ. Одоо онгод орох нь юу юм? Гэхдээ өөрийгөө амраад тий. Тэгээ хүн юу нь яг хоббигоо ажил болгосон амжилтанд хүрдэг гэсэн. Гэхдээ би бол энэ бол бас миний хобби. Гэхдээ би энийг ажил болгоогүй. Тэгээ өөрөө бас энэ мөчрөө ургуулаг. Хүний нөгөө тархин дотор юм олон мөчр байдаг гинэ. Хэл сурдаг мөчр, сайн сурвалжлага хийдэг мөчр, жүжиглдэг мөчр, шүлэг уншдаг мөчр. Аль нэгээ сайн услаад энэ тэр нь ургаад тэр нь хоббигоо амжилтанд ажил амжилтанд хүрдэг. Миний нэг яруу найраг оролддог жаахан мөчр маань дөнгөж цухойгаал тэгэл бай. Муу цааш нь ургуулаагүй тэгээ орхицсан. Тэгээ би одоо яг шүлэг бичээд тэргээ бас дуу болгохыг боддtiin. Тэгээд энэ Монголдо ирээрээ би яг сонгуулийн өмнөх нь тэгээд тэр тусмаа энэ ковидын үеэр бичсэн. Тэгээд яг хүмүүс ингээд маск заасгтаа онгоцнууд очиод монголчуудыгаа авчираад ингээд хүмүүс буугаал тий. Тэгээд харин хүний газар ингээд онгоцны билет олдохгүй нэлчин консул дээр хүмүүс унтаж хөвдөөл тий. Хармаар байна, төгжигч ингээд. Тэгэхээр нь бас тэд нарыгаа бас хоёр тус хүний газар гүний ушинд бас тураг ядрахаар уулаа, хүн ядрахаар нутгаа гэдэг шиг тий. Хэцүү үе бол Монголдо ирцгээ гэдэг. Тэгээд тэрийг бол нэг яриад авахгүйгээр харин хожим надтай нэг хожим чухалтай хэдэн жилийн дараа нэг залуу таарад гэсэн. Ахын дууг сонсоод гэр бүлэрээ ирсэн штэ гэд. Нэг хүн надад нэг баярдаг гэхэд ямар дуу Монголдо ирээрээ гэд. Тэгээ одоо ирээд сайхан ажиллаж амьдраад сайхан юм аж ахуй нэгж байгуулад юм аж ахуй юм хийгээд фермер байгуулад гоё амьдарч байна гэд тэгжээс. Тэгээ яг Монголдо ирээрээ манай Жавхлан дуу маань их сайхан дуусалтай. Жавхлан чи яг хүний яг өөрийнхөө жүжигчүүний гол төв бүтэн судснаас гол цэгээсээ дуулдаг. Голоосоо үннээсээ дуулдаг. Тэрний яг хүний зүрхэнд очиж тусдаг л да. Тэгээ Жавхлан дуугаа сонгоод Жавхлан маань их сайхан хүргэсэн. Монголдо хурдын нэг ангийнхан байна. Энийг бас 10 цагийг хамт уулсан тэр үү? Тий. Ангийн тэр чин таны нэг жүжиг үү? Тий, жүжигийн дуу. Манай тий. Тэгээд энэ үнийг бас үгийн үчээд түмэнд хүргэсэн. Дэлгэр мөрөнгийн буруу эргэлт байна. Буруу эргэлт. Киноны дуу шүү дээ. Одоо найзууд караокед орохоор арыг надтай галцдаг мөхөрөнд дуурж идэв. Тэгээ энэ байна. Агимагийн үлгэрийн хайр байна. Их шиглэнгийн 2-2-5 байна. Болд мөнгөн цэцгийн ерөөлөөр учирсан 2 байна. Тэгээ ингээд нэг хэдэн дуунууд. Одоо яг сая нэг Завхны Батцуг ах миний нэг ээжийн тухай шүлгэн дээр ах нэг гоё хийгээд нэг урсгаад өгье гэсэн хүмүүсийн нулимсыг сэтгэлийн охийг. За тэгээд ард нь бас нэг найзын тухай би чинь буруу эргэлтийг ингээд сонсох болгонд гониг төрөөд идэх байхгүй. Манай нэг бурхан болсон жаргал сайхан гээд найзтай би зориулж энэ битсэн. Тэгээ одоо би амьд зэрүүн байгаа гоё найз нарт нэг найзтай хүрээд ирээрэ гэдэг шүлэг битсэн.
Тэгээ одоо энийгээ бас нэг дуу болгох гээд үзэж байгаа. Тэгээ одоо Ромео Жюльеттэй жүжигийн бас дууны үгийг бас бичсэн. Энийгээ бас нэг залуучуудаа хайрын тухай дуу болгочих. Гигэн дуунууд бас их хэрэгтэй байна энийг. Тэгээ одоо дараагийнхаа уран бүтээлүүд дээр ажиллаад тэгэл суучиндаа. Оо за баяр За баярлалаа. Дууны шүлэг бас гоё дан хийт юм байх шүү таны дуу. Гэхдээ айгүй яас. бүгд хүм мэдх юм байна. Одоо тэр хурдын нэг ангийнхан тэр агийн магийн 2-2-ыг 5 гэл нэр яг бодоод байх тийм байна. За та бол одоо хүүхд залуучуудын театр гэж. Өчтө сэргээн байгуулад энэ сонгоны хайрхан дүүрэгт буйтгаан их гоё театр байдаг. Хүмүүс одоо их сүүлийн үед их сайн мэддэг болсон юм байна. Тэгээд энэ хүүхд залуучуудыг чинь өөрөө соёл урлагаар дамжуулж те гоё ингэж гэгээлэг байлгах, хүмүүжил олгох гэдэг. Танай театр бас их гоё яваад байгаа харагдаж байгаа. Гоё хүүхдийн гоё жүжигүүд тавиал өстой ингээл битэг үздэг юм билээ шүү дээ. Тэгээд хүүхд залуучуудын театрын талаар тариад та яагаад энэ театрыг ингэж хариуцж ажиллах болов хин танд анх санал тавьж энэ театрыг али боё аваад яваач гэдгийг. За ер нь бол яг Монгол Улсын засгийн газраас тухайн үеийн соёлын сайд тэгээ сонгон хайрхан дүүргийн гишүүд тий эдгээр маань одоо ингээд юм мэдээж энэ театрын дараагаар олон хүн яригдчихсэн юм байлээ. Тэгээ намайг та шинэ үе продакшн гэдэг залуучуудыг бас олон залуучуудыг уран бүтээлийн залгуулсаа олонний танил болгосоо. Тэгээ одоо ямар ч байсан та энэ улсын хүүхд залуучуудын театр гэдэг энэ театрыг та одоо менежмент төвд авч явж чадах байх гэж одоо таныг бид нар сонгож байна. Та энийг одоо ажиллах уу? Та өөрөө саналаа хэлээрэй гэстэй. Би аав дээр ч аав маань нэвтэрд байсан л та. Аав би одоо ингээ яах вэ гэж аав одоо миний хүү бодлогын ажил их болсоо. Одоо миний хүү одоо 50 үрж байна. Тэгээ миний хүү энэ театрыг сараа ажилуулад нэг намсраа чи хүү ер нь хэр хүү юм бэ гэдгээ миний хүү харуул гэж аав нэг тэгэл инээгээд тэгээ би аав дөмсөл аав маань удахгүй урхан болсон. Тэгээ би аавын захиасыг бас нэгт биелүүлэхийг хүссэн. Тэгээ өөрийнхөө бүх энэ шинэ продакшн одоо ч гэсэн манай ашуурлын тоглолт хийж байгаа. Тэгээ хувийн орлогын тэр бүх санхүүжилтээ бүгдийн зогсоогоод жүжигчтэй за хувийнхаа юмыг хийцгээгээр зарим нь ахтайгаа энэ төрийн байгууллагад орж ажиллаарай гэдэг. Тэгээ намайг бас нэг 7-8-9 залуучууд маань дагаад тэгээ би театраа ямар ч ихний ээлжинд 3 жил 2 жил гарan барилгатайгаа ноцолцсон. Тэгээ ямар ч нэг олон компани сайхан Монгол залуучуудтай нийлж театраа босгож авсан. Яг мэрэгжлийн зөв тийм яг догчлол сайтай, орчин сайтай театрыг байгуулсан. Одоо тэгээ хөшгөөнийгээ жил 6 сарын хугацаанд бид нар 5 уран бүтээл хийлээ. Үндэсний болоод дэлхийн сонгод үүдийг тоглож байна. За одоо манайх бас Америк нэгдсэн улсаас албан ёсны эрхтэйгээр бид нар Адамсын гэр бүл гэдэг аимшигын нийтмийн мюзикл жүжигийг Монголд анх удаа тавих гэж байна. Бараг Азад анх удаа гэж хэлж болно. 1 сарын 16-нд нээх гэж байна. Тэгээ манай театрын чинь хотын захад яга барьцсан баян шүүн ханы материалд барьжлаа. Энэ гоё газрыг нь хотын төвд байсан бол алах байсан баха. Янз бүрийн хүмүүс мессеж өгдөг. Гэтэ бол төрийн бодлого гэдэг бол бас соёлын боловсролыг олгохын тулд урлагаар дамжуулж хүмүүст хүртээмжтэй байхын тулд би их зөв гэж боддог. Өнөөдөртөө яг жоохон хэцүү байж магадгүй манай дүүрэгч өсч тэлж байгаа. Бас дүүргийн иргэд маань өнөөдөр театрт орж ирж байна. Бараг Улаанбаатар хотод сонгон хайрхан дүүрэгч 5 аймгийн хэмжээний дүүрэг шүү дээ. Тэгэхэд бид нэр одоо баруун дөрвөн зам сая UB пассыг нураачлаа. Баруун дөрвөн зам үйлдвэрчний хэвлэлийн соёлын төв ордон хүртэл одоо нэг соёл урлагийн байгууллага байхгүй. Театр байхгүй. Музей байхгүй. Тэгээ энд дороос суудаг заалтай урлаг соёл үзүүлдэг тийм юм байхгүй. Тэгээ бид нар ч улс орны хөгжлийг ч одоо энэ барилга байшин байлгүй яг хөө тий. Гэхдээ энэ улс орныг авч явах иргэдийг бид нар төлөвшүүлж, тэднийг боловсролтой болгож, тэднийг хүнлэг энэрмэнгүй нийгмийг байгуулахын тулд бид нар тэднийг ядаж театраар оруулах хэрэгтэй байна шүү дээ. Бас ном музей үзүүлэх хэрэгтэй байна шүү дээ. Номын санд суулгамаар байна шүү дээ. Тэгэд үнэхээр байдаг байхгүй. Яг үнэндээ бол TV5-ыг Саппоро дээр танах байрлаж байгаа байх. Тэгэл танах нүүгээл хаан ол руу ирсэн. Сонгон хайрхан дүүрэгт одоо UB пасс байсан нураагаад одоо тэнд барилга барьж чинь тий. Тэгээд яг барилга орон сууц хэрэгтэй байлгүй яах вэ? Гэтэ бас хүмүүсийн оюун санаа дотор бид нар бас юм хийх хүүхэд багчуудыг тэр зам ирээдүг авч явах залуучуудыг бэлдэх хэрэгтэй. Одоо нөгөө 50 өрсүн 5 ямаа туусан хүн хоёр ялгаагүй гэж үг өгдөө шүү дээ. Мянган юм хэлээд мянган соёлжуулах гэдэг бас хэцүү. Тэгвэл бид нар одоо 8 настай 10 настай хүүхдүүдэд одооноос соёлын боловсрол олгоод одооноос тэд нар шудраг ёсны тухай тайзан дээрээс тэд нар уран бүтээлийг үзүүлээд байвал ерөөсө 10 жилийн дараа тэд нар 20-той 18-тай байна. Улс орныг цааш нь авч явах шудраг сайхан зөв боловсон залуучууд гарч ирнэ. Тэгэхээр энэ соёл урлагт бол зөрөгтэй улсаас
мөнгө санхүүжилтийн тавиад ууг нь ингээд соёлын ваучрыг гаргаад хүүхдүүд бүх орн 100 гаруй оронд өгж байгаа тэр эрхийг манай улс яагаад хийж болдгийг хүүхдүүд номол авдаг, театр жүжиг үздэг, тийм ээ, музей үздэг. Тэр эрхүүдийн ямар бэлэн мөнгө гэж байна. Тэр боломжуудыг гаргаад 18 тэрбумын соёлын ваучрыг зогсоос нь би их эмзэглэсэн. Тэгэхэд одоо 18 тэрбумаар зүгээр нэг хөгжмийн наадам мэддэг газар засмал зам тавих гэж байгаа байхгүй. Жилдээ нэг удаа болдог хөгжмийн наадмын зам руу. Тэгэхээр энэ ер нь аль нь хүртээмжтэй юм бэ гэдэг тийм. Тэр зам руу соёлын боловсролтой хүмүүс очдог байхгүй. Тэр замдыг үрч. Тэгэхээр эхлээ бид нар хүний тархин дотор сэтгэл дотор соёлын боловсролыг олгож яагаад тэр хүмүүс тэр газар руу чинь өөрсдөө замаа тавиад очих байсан. Тэгээ бид нар одоо хитрхийн юмыг тийм объектив хараад юм л да. Тэгээд би бол одоо яг хуу сонгоо хайрхан дүүрэгт манай театр 140 мянган хүүхэд 340 мянган иргэнд үйлчилж байна. Хангалттай бид нар. Хотын төвөөс хүүхдүүд маань автобусаар ирж сургуулаараа шар автобустайгаа ирж жүжиг үзчихээ дуулалдаад буцацгааж байна. Бас хотын захын амьдрал ямар байгааг автобустайгаа ирж түүр хийж хотын төвөө хүүхдүүд харж байна. Энэ бол нийгэмшил. Би бол одоо өдөр болгон утаанд хүүхдүүд нүүрсээ түрээ явж байгаа. Дэлгүүр оршоо ороод бас гартаа юм бариад талхаа тэрвэрэд явж байгаа. Дүүгөө үүрээд явж байгаа. Олон хүүхдүүдтэй таарж байна. Тэдний төлөө ганц хийж чадах юм бол бид нар эднэрт дэлхийн сонгодгуудыг, дэлхийн хүүхдүүдийн үзэж байгаа хамгийн сүүлийн үеийн жүжигүүдийг тэдний үзэх ёстой юмнуудыг л бид нар авчирч үзүүлэхийг хүсэж байгаа. Хийж байгаа, бодож байгаа. Гэтэ би бол зорьсон зорилгодоо ганцхан би биш. Манай баг хамт олон хотын төвөөс үг залуучуудын театр руу эрэхтэй 2 цаг, буцахдаа 2 цаг төгжрөө явж байгаа ч гэсэн Монголын ирээдүйн хүүхдүүдийн төлөө ажиллаж байгаа залуучуудаараа бахархаж байна. Залуу жүжигчдэрээ бахархаж байна. Манай дээр нэг одууд очиод ажил хийгээд байгаа юм алга олонний танилуд алга тэдэрт хотын төвд имблюзрээ хийгээд хотын төвд кинондоо урагдаад хотын төвийн театрын тайзан дээр хотын соёлын төвөргө хаана тоглоход тэдэрт хангалттай байгаа хэл та. Тэгээ манад бол жинхэнэ сургуулаа төгссөн шин залуучууд очиж байгаа. Тэд нар удахгүй болны танил болж удахгүй хайр хүрм сайхан уран бүтээлчд болно гэж би итгэлтэй байна. Дүүнэртэй. Одоо театр бол үйл ажиллагаа бол дайггүй шигдэрсэн юм. Шигдэрсэн манай театр. Яг л дэмжлэг юм хэр байдیں۔ Соёлын яам маамаас дэмжихгүй бас. Яамаас дэмжин соёлын яам нийслэлээс бол биднийг дэмждэг. Бид нарт дэмжлэг үзүүлэхдээ уран бүтээлийн дэмжлэг үзүүлдэг. Уран бүтээл тодорхой хэмжээний санхүүжилт олгодог. Тэгээ тэр маань одоо энэ жүжигийн чинь төсөвт тэдэн дөрний төсөвт тийм шаардлагатай жүжигүүд одоо Ромео Жюльет бол том сонгодог бүтээл дээр манай нийслэл соёлын яам дэмжсэн. Тэгээ одоо дараа жил одоо дахиад шаардлагатай үндэсний хэмжээний том контентууд, том жүжигүүд хийгээд бол мэдээж яам бол дэмжлэг үзүүлж байгаа. Гол нь бид нар зорилттой хүүхдүүд мэд энэ уран бүтээл маань юу өгөх вэ гэдэг гол мессеж маань. Удахгүй бид нар Чингис хаан, Тэмүүжин, Жамх хоёрын тухай, тэдний эдэр насны тухай, хүүхэд насны тухай жүжиг тавих гэж байна. Тэр хоёрыг яг хамгийн Монголын хаан болоод Монголын хаан Чингис болонгууд л тэгээд манай жүжиг дуусчлаа. Тэрнээс хойш нус тавьж байгаа хүүхдүүд уншиг тий юу болсноо уншиг. Тэгэхээр бид нар үндэсний хэмжээний ийм томоохон бүтээлүүдийг хүүхд багчуудаа хүргэнэ хөглөж байгаа хүүхдүүдээ хөглөж байгаа 30 жил магадгүй ардчлаас хойш өнөөдрийг болтол 30 гаруй жил нэг театр нэг соёлын төв нэг ч одоо юу байсангүй шүү дээ тэнд чинь соёлын төв нэгэд одоо бүр тэр баруунтай нэг соёлын төв байдаг. Тэгээ одоо бид нар 30 жилийн хугацаанд цаг хугацаа хэдий алдсан байж болно. Нэг наснаас 30 хүртэл театрт үзээ юм үзээгүй бизнесмен, улс төрч, ажилтан албаа хинч байсан байж болно. Тэр нутагт тэр дүүрэгт амьдарч ирсэн. Гэтэ яг хөө бид нар өнөөдөр бол тэр цаг хугацаа одоо тэдний ач, тэдний хүү, тэдний охин зориулж бүтээлүүдээ хийж байна. За хүүхд залуучуудын театрын үзэгч их олон болцсон юм байлээ яг анх. Тий. Гарч ирж байгаа хүмүүсийг ямар хол юм бэ гэсэн. Одоо бол тэгээд нөгөө уран бүтээл ингээд тасралтгүй хийгээд энэ хүмүүстэй хүрчиж чинь. Тэнд чинь ганцхан жүжиг байхгүй байгаа. Тэнд чинь бүх сургуулиудын урлагийн үзлэг болж байгаа. Дивжээ наадам болж байгаа. Төрийн бус байгууллагуудын хурал, зөвлөгөөн бүх юм болж байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд чинь ингээл цуглараад манайд музей гарч ийн, үн төлбөргөө зураач нар, урчууд, өв тээгчнэр музейгээ гаргаж ийн, дүүргийн бүх ажлууд болж ийн, бүх ой болж ийн, сургуулийн урлагийн үзлэг болж ийн. Ингээд соёлын том тэнд чинь ингээд урсралтгүй юм явж штэ тий. Тасралтгүй үйл ажиллагаа явагдаж байна. Ингээд театрт орё гэсэн залуу жүжигчдүүд бас их биз. Их.
очрлоод байж байгаа. Тий, одоо ер нь бол анкета өгөөл. Тий, театрт энэ театрт ер нь орж ажиллая гэсэн хаана байх нь гол биш. Театр хүнээс хол байдаг. Театр хүний сэтгэлд ойрхон байдаг. Театрт юм үзэхгүйгүй бол хинч пупа гэхгүй боломж нь олдвол үзэл гэж бодно. Тэгэхээр манай театрт бас ажиллая гэсэн залуучууд бол төгсөгч нар бол маш их байдаг. Анкета өгөө тий. Тэгээ бид нар бол тодорхой хэмжээний залуучуудаа шалгаж авдаг. Төрийн байгууллага, төсвийн байгууллага тэгээ эндээс бол сайн уран бүтээл, чанартай уран бүтээл, дээр нь чадвартай залуучууд байх ёстой. Тийм учраас залуучууд бие хаагийн хувьд одоо хуучны цаг биш. Одоо бол манай жүжигчид бол өнөөдрийн Монголын жүжигчд биш, дэлхийн жүжигчд байх ёстой гэсэн төлөвлөгөөтэй, стратеги төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Дэлхийн олон улсын томоохон наадмуудад одоо жүжигчтэй бид нар явуулах гэж бэлдэж байна. Тэгээд бие хаа зөв өв тэгш байх хэрэгтэй, англи хэлтэй байх хэрэгтэй. Англи хэлээр бүгдээр жүжиг тоглож чаддаг байх хэрэгтэй. Тэгээ манай англи хэлний сургалт бид нар авдаг. Тэгээ яванда Монголын жүжигчдийн ур чадвар дэлхийд бол захиур хагалах хэмжээний жүжигүүдийг бид нар хийн гэж төлөвлөж ажиллаж байна. Та хоёр чи урдаа нэг баахан жуус уучаад боёохын нүд хаяа хоёулаа хараад байдаг. Энэ тэгээд манай нэвтрүүлгийн ивент итгэгч Ями жуус гээд баярын одоо ширээгээ чимэглэрээ гэж манайтай хамтаа ажилладаг. Тэгээ жуус уугараа боё. Би ч одоо нөгөө яриандаа болоод хоёулаа. Миний бас ам босч байгаа цагчлаа тасралтгүй ярэ. Харин 25% яа нөө ингэ цогоо юм найруулдаг байгаа бай. Йоо. За саяны үйлдэлийг бол нэлээд том ахнаар сайн мэдэх байхаа. Тий. Чи ингэж байгаа шүү дээ. Ямар амар бөхөт юм бэ? За онгоц. Яа энэ өстө үнэхээр сэв юм бэ. Нэвтрүүлгийн ивент итгэгч Baby Dragon бяцхан лөө. Өнгө оруулагчгүй, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагчгүй. Baby Dragon сахаргүй wow popcorn. Энгийн халуун ногоотой 7 байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг. Аман дуусна. Жинхэнэ төмсөөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор. Шүүслэг амттай зөөлөн гами чихрүүд. Жимсний шүүслэг цэлцэгнүүр лир алим сарна амттай. Пробиотикор баялаг. Шинхэн жимсээр ирч хүчээнөх. Сардаг желли. Бяцхан луу иштэй чихэр. Амттай хар татам дүр. Baby Dragon. Илүү амттай органик сонголт. Нэвтрүүлгийн ивент итгэгч Ями жуус 100% цэвэр жимсний жуус, NFC технологи, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагч бодисгүй, өнгө оруулагчгүй, эрүүл мэндийг эрхэмлэгч хүн бүрт зориулав. Ями 100% байгалийн NFC juice. Нэвтрүүлгийн ивент итгэгч Monfresh. Залуучуудын шинэлэг сонголт, орчин үеийн савлгаа. эрүүл амттай авсаархан iCool брэнд. Шинэ жилийн хөтөлбөр гэж та хоёулаа хамгийн ихэнд ярьлаа шүү дээ. Нөгөө энэ шинэ жил хөтөлбөрч бас их хөгжилтэй юм болд юм шиг байгаа тий. Нөгөө нэг компани очоод тэр чинь танилцаад нэг тайзан дагараад хөтлөн шүү дээ. Бас богино хугацаанд тэр олон хүмүүсийг ингэж нэгтгэж тий гоё ингэ дөргөөж бас тэр чинь авьяа шаардлагач шүү. Яваас нь ингээд нэг худлаа балаа яриад үзчихгүй нэ юу. Тин чи янз бүрийн боловсролтой хүмүүс. Тий. Хөтөлбөртэй холбоотой сонин сайхан яриа шүү дээ. Юу тохиолдгоо ер нь. Хөтөлгөөч ер нь гоё юм болно шүү дээ. Бас л манай хөтөлгөө гэснээс манай нэг жүжигчин ам бариа дуулжсэн гэнэ манай нэг дуучин ч юм уу да. Нэрийг хэлээд яах вэ заяа. За ам барьцаа хөгжим тавьц.
Тэгэл юм ажилтгүй микрофон барьсан дуулж чи нэг халдсан үеэрэл микрофон авах гэсэн гинэ цуг дуулах гээд хүмүүс ингээл дуулдаг юм шүү дээ. Чи нэг өөрөх нь хоолоо яваад авч микрофон өгөхгүй чи нөгөөх нь микрофоныг таталцаад хоёулаа бүр таталцаж явахдаа дуулж чи нөгөө таталцчихсэн үн тавьцсан гэсэн. Тэр чи ингээ уруулаа зогоод уруулаас нь цусногоо очиад цусаа ингээд авчиад ихээр дуун яваад дуулж явахдаа цусаад байдаг. Дуулж явахдаа цусаад байдаг. Тэгэл дуулаад дуусаад тэгэл цаашаа орж уруулна сэт байхгүй. Нөгөө татчихсан үн тавиад тэгээд нөгөө нэг хүний хуурсан үн чинь тэгээ бурхнаа шийдэглээ авчихгүй та. Тэгээ нөгөө ам барьсан дуу чинь канонцсон мөнгө өг гэж байгаа шүү дээ. Амар гоогон шүү дээ. Ам барьж худлаа яасан канонцсон мөнгө өгөө гэж. Бурхны хүмүүсээс мөнгө бүтээ авчиад ам барьчихгүй. Тэгээ бурхны шийтгэл бурхны шийтгэгч очсон биз дээ. Шийтгэгч. Тэгэхээр одоо тэр нэг зарим ингээл компани захирал багч нөгөө нэг нэрэн сонь биш. Оюун цэцэг гэл юм байж үү? Эрэгтэй хүн байж идэв шүү дээ. Сонио. Тэгээ тэр миний хадагтайгаа хэлцэн гэл оногонод их өгдөө шүү дээ. Хай нэг ийм юм би уншсан фэйсбүүк дээр айгүй хөөрхөн ингэсэн байсан. Нэг юм хүмүүс гоё ингээд жоохон итгэвчилт өгөх гээд те. Би өөрийгөө бүтээсэн чи өөрийгөө бүтээ гэж залуучуудад гоё өрөө тавьсан чинь доор нь нэг комент бүтээлэг ямар үнэтэй вэ гэсэн юм. Уг нь айгүй гоё юм гэж байгаа байхгүй. Би өөрийгөө бүтээсэн чи өөрийгөө бүтээх чи бүтээлэг ямар үнэтэй вэ гэнэ. Яг одоо энэ хошин шог нэг хэсэг үл амар их битүү тоглолдог байсан тий. Таныг одоо яг эд ном танаа шинэ бардак шиг ингээл амби аси тэондрмаа гэл тавгаа ингээл өжгөн жаах үйтсвэл тэгээ та саяхан нэг ярилцлага өгсөн биш. Би сонирхоод асууж байгаа шүү заа юу. Бараг л өдөрт нэг байр авдаг байсан. Тэр харин бодлоо байсан. Тэр бодлоо тоглож наригж байгаа. Ер нь яаж нэг өдрийн зэрэглэл байр авах вэ? Ер нь яг хөө тэгээд уран бүтээлч нэг тоглолт хийгээл тоглолтоосоо л байр авчлаа. Юм чинь тийм биз дээ. Тэгээд тэр чинь тоглолт чинь сар 40 хоног моног үргэлж тасралтгүй. Тий. Гэтэл юм орой болгон дүүрдэг байсан. Тий. Соёлын дүүрэн. Тэр үед чи ёстой нөгөө театр чуулгууд тэгэл ер нь одооных шиг сонголт багтай тий. Одооных шиг тэгээд дөнгөж ардчилгаараа удаагүй байсан. Тэгээд тэр үед харин үзэгчдийг танхимд суулгаж сургасан хүмүүс манай хошуурлынхан хошин шог тоглож байсан тэр үеийн шоу тоглолт хийжсэн жүжигчдийн гавья. Тэр үед чи хүмүүс ингээл ганцгын аймаа тэгэл яах вэ гэжсэн. Тэгэл бөөнөрөө сайхан театрт орж, соёлын төвөргөнд орж баг багаар зэгцэрсэн. Эхлээл хамаагүй юм мэдж уугаал, суугаал, орилоод, хашгичаал, сүүлдээ ингээл иж уух нь багасаал, нөгөө үүдний худалдааны зарж байгаа юм соёлжоод арай өөрөө л өнөөдрийн үзэгчдийг бас хүмүүжүүлсэн байж тээ бас тий. Сууж танхим цуд үздэг бас тэгээд тэндээс рок поп руу, нийтийн дуу руу, хип хоп руу ингээл төрөл жанр сонсдог болгоноороо дараам руу. Гэхдээ өнөөдөр бол нийгмийн урлагийг үздэг үзэгчд маань сайн манай маскийнхан маань эмоцийнхан тий X2 зэдэр бол тоглоол байгаа шүү дээ. Манайхаас бараг бусд нь бүгдээрээ л тоглож байгаа. Тэгээ над руу одоо байнгын комент ирж байгаа. Бояхаа шинэ үеийг тоглооч ээ. Бид нар танаа фэнүүд штэ тий танах нэг тоглох болсон юм биш үү? Нэг бодохгүй мó. Яг бид нар тэгээд яг шинэ үеийг тэгж ганц тоглоно 26 онд нэг тоглох бодол байгаа. Гэтэ театрынхаа манай театр чинь одоо улсын үг залуучуудын театр чинь 75 жилийн түүхтэй байхгүй. 90 онд манай театрын 75 жилийн. Бас. Тэгээ театрынхаа ойг ямар ч байсан бид нар хийх ёстой миний хувьд. Тэгээ энэ бол одоо манай ахмадуу тэгээд одоо манай ахмад алтан үеийн ах эгч нар маань одоо бүгдээрээ байцгааж энэ театрт ажиллаж байсан буурлууд бүгд байна. Тэгээ эднэр маань одоо олуулаа. Тэгээ эднэрийгээ бас театр дээр манайх жил болгон хүлээж авдаг, бүх уран бүтээлдээ урьддаг. Тийм учраас 75 жилээ эднэртайгаа нийлээд ёслол төгөлдөр сайхан хийх хамгийн ихний зорилго байна. Тэгээ энүүндээ зориулж олон сайхан уран бүтээлүүдийг дэлхийн үндэсний сонгодгуудаа хийж уран сангаа одоо бид нар алдсан 27 жилийн түүхээ нөх гэж зүтгэж театрын хөшиг хаагдаад энэ хүүхдийн зуугийн хажууд байсан хүүхд залуучуудын чатраа одоо хаан банк авцсан. Хаан банк авцсан одоо тэгээд уг нь хаан банк одоо мөнгөтэй буцаа өгчмөр байгаа шүү дээ. Яг театр нь хэвээр байгаа шүү дээ. Барилга байна шүү дээ. Тэгвэл одоо Монголын ард түмэн хаан банкнд баярлах хэрэгтэй. Барилга нь ингээд банкны хойдолд байгаа байхгүй. Тэгээ улсын хүүхд залуучуудын театр филиал өгч шүү дээ. Тэ? Манай салбар болгол. Тэгээд улсын хүүхд залуучуудын театрын 75 жил 27 жил хөшгөө хаацсан байж байгаа. Сайн нэгдээд хөшгөө нэгэ жил 8 сар болж байна. Тэгээд ямар ч байсан эргэжил 26 онд бид нар 75 жилээ ёслол төгөлдөр хийнэ. Тэг үзэгчтэйгээ олон сар уран бүтээлээр уулзсан сэргээж тоглох зүйлүүд байна. Тэ? Одоо элдв зургийг сэргээж тоглооч яа л гээд байгаа. Тэгээ олон сайхан жүжигүүд байгаа. Тэгээ энэ болгонд
үзэгч түмнээ энэ болгоныга үзэгч түмэндээ хөргөндөө. За ингээд одоо боо яхтаа бас баярлалаа. Тэг шинэ оны энэ өдөр бас одоо та бүгд маань уран бүтээлээ хийж ийн хажуугаар шинэ жилийнхээ одоо баярын хөтөлбөрүүд ихтэй байгаа. Тэг энэ цаг зав гаргаж манай нэвтрүүлгийн TV5 телевизийн шинэ он руу хамтдаа ингээд нэвтрүүлэгт маань оролцож бас сайхан яриа өрөөсөн танд баярлалаа. Тэгээд ирэх шинэ ондоо уран бүтээлээр одоо хол замыг дүүрэн байх болтугай гэж бас өрөөё. За ингээд би танд бас бэлгтэй. За энэ Монпрешийн одоо бүтээгдэхүүн. iCool гэдэг одоо битэрийн ширээн дээр байж маш олон төрөл байдаг. Баярын ширээгээ чимэглэрээ гэд бас элдэв сахаргүй. За энэ бас вайнтай ингээд энийг бас танд бэлэг болгон барья. За баярлалаа. За түрүүн хоёулаа нөгөө амт санхаараа уудаг Baby Dragon гэдэг манай нэвтрүүлгийн хамтрагч. За энэ бэлгийг та хүүхдүүдтэй авчигээрэй. За баярлалаа. Бэлэг болгон барья. Ямар гоё юм бэ энэ жуус чинь. За баярлалаа. Эрүүл натуралын хүүхдэд одоо хамгийн тохиромжтой юм бэлэг юм байна. Ямар гоё юм бэ. Баярлалаа. За тэгээд баярлалаа. Төржөөдүүдээ баярлалаа. Дүүгөөс мэдээний цагаар л дүүгээ их үздэг. Тэгэл Монголын малчдын төлөө тэгэл ер нь бол энэ монголчуудад бас үнэн зөв мэдээлэл хүргэх гээд сайхан ажилтдаг, сайхан сэтгүүлч. Тэгээд дүүдээ бас баярлалаа. Намайг ингээд TV5 телевизийн сайхан 30-ны нэвтрүүлэгт урьж оролцуулсанд баярлалаа. Ер нь айл гэрийн хойморт аавын зураг, бурхан, ээжийн зураг, тэгээд телевиз зураг байдгийн гэсэн. Өнөөдөр би айлын хойморт заларч тав хүнтэйгээ мэдлэлцлээ. Тэг өнөөдөр TV5 телевизээр дээр сувгаад харуулж надтай хамт байгаа 30-нд хамт байсан. Бид хоёртай хамт байсан үзэгч түмэндээ баярлалаа. Тэг ирж байгаа 2026 он та бүхэнд хамгийн сайн сайхан болгоныг авчрах болтугай. Би гэртээ их гоё юм боддог л доо. Гэрийнхээ үр хүүхдүүдийн төлөө, ирээдүйнхэн төлөө тэдний ирээдүйн их сайхнаар төсөөлж мөрөөддөг. Гэр бүлээ цаашдаа тийм байгаасай, ийм байгаасай гэж хамаг сайхныг л боддог. Хамаг сайхан бурхттай бас тэргээ даатгадаг. Тэрнтэй адилхан би өөртөө бодож сандаг бүх зүйлээ та нартаа бас бодож саная. Та нарын маань бас ажил амьдрал эрүүл инх аз жаргалтай тэгш дүүрэн байх болтугай гэж ерөөй 2026 он дандаа инээсэн, дандаа жаргасан, дандаа амнаасан сайхан ам цагаан угарсан амьдрал нь мөр цагаан байх болтугай гэж ерөөё. За ерөөд оршигээ баярлалаа танд. За баярлалаа. За эрхэм үзэгчтэй ингээ TV5 телевизийн шинэ он руу хамтдаа баярын дугаар маань энэ өдрийн дугаарыг өндөрлөж байна. За манай өнөөдрийн зочин Монгол улсын гавьяач жүжигчин, за хүүхэд залуучуудын театрын захирал Боё буюу Ариун Балдах маань байлаа. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой дасан байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг аман дуусан. Жинхэнэ төмсөөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор, шүүслэг амттай зөөлөн гами чихрүүд. Жимсний шүүслэг цэлцэгнүүр, лир, алим, сарна амттай. Пробиоткор баялаг, шинхэн жимсээр ирч хүчээнөх. Сардаг jelly, бицгэллөө, иштэй чихэр. Амттай хар татам дүр. Baby Dragon, илүү амттай органик сонголт. Yummy 100% байгалийн NFC juice. Чанартай юм уу та ирүүл мэндэ бод ирч хүчээр дүүрэг амтрах ёстой бид ирүүл бий саруулах ухаан гэдэг биз аз жаргалт алт мөн кино болж үз амин дэмэр баяа iCool хорт зуршлаа хаяан iCool зүг амтлын хэв баяа iCool тулахгүй би таяг iCool Yeah